За ингээд гинт татууны мах чанаа гэж шийдсэн байна. Тэгээд махны зах руу орох гээд явж байгаарах юм да. За ингээд захын үүдээр ороод нэг мах авдаг ихч байгаа. Тэр ихч дээрээс орж авна да. За ингээд бага атууны мах, бага малын мах гайл махнуудаа ингэдэг те дандаа тэр нэрээ үн чэдэм бодлооч ма хараад л мэдэхгүй л те. Мэддэг хүмүүс мэддэг баг. За тэгээ одоо гиз авсан махтай хамт чанах нэг удаа чанах гиз аав гэсэн чи ер нь бол 19,800 20,000 дотор багтдаг юм байлээ шүү. Тэгээ 20,000-д гиз тааруулж авсан. За одоо ингэж гэртээ ирсэн. Махаа гал дээрээ тавьцсан. Тэ сайхан буцалж явах юм да. Гинт ингэ сансан чинь төмс байхгүй, хамт чанах ногоо байхгүй, гурил байхгүй гэдгийг гинт мэдсэн. Тэгээ гурил зурхаас залхуу өрөөд дэлгүүр рүү гараад гуриланд явсан. За ингээ мах чанжаагаа чин их л баярлдсан байгаа үстэй. Ингээл хэсэг байж байгаа л нөгөө махаа харуулаад яа бас л хэсэг байж байгаа л махаа харуулахын, хэсэг байж байгаа л өөрийгөө харуулахын. За нэг сарын өстэй жинхэнэ шинэ хүн болно гэж бодсон байгаа хүн шүү дээ. За ингээ мах болж явах дондор бас ардтай айнагаа үзэстэй. Ардтай айнагаа үзнэ. За ингээд 50-аар аваад утсан чи мах маань нилээн боцолцсон. Нөгөө төмс ногоондоо гуриландаа явахгүй бол ерөнхийдөө болохоо хэлсэн шүү. За одоо ингээд гэрээс гараад дэлгүүр рүү явна да. За ингээд энэ дэлгүүр рүү ороод гурил аваад, ногоо аваад буцаад гэртээ ирсэн. За одоо ногоонуудаа арилгах чинь цаана мах буцлаастай. Ногоогоо арилгаад мах руугаа игээд болвол гурилаа хийн. За нэг юм биелэн гурил авцсан байгаа залхуу өрөөд. Энд ажиг амстай гурил байлээ. Дондоор нь сүлд модоо харуулаастай. За манай модон дээрээс бас мөнгө алга болсон. Өнөөдөр гэрэл нь багтж гэн гэд шинэ гэрэл авч тавьсан байна. За ирэх сарн имэтэг оцоор ирчнаа гэж. За ингээд гурилаа гаргаад одоо махан дороо ногоонууд нь байгаа. Гурилаа болгосныхаа дараа ногоогоо гаргаад удахгүй хоол идэх мөч ирлээ дээ хөрхий. За би бас ингээд цэцэг тарьдаг байгаа. Цэцэг ургуулдаг хоббитой гэх юм уу. Энэ нэг хүүтэн байшинд хайцсан байсан ч өгцөн. Тэгээ одоо ингээд шинээр дэлгэрээ ургаж байгааз. Ер нь миний хамгийн хайртай цэцэгнүүд байгаа. Энэ бол бүр гоё ургаж байгаа. За энд бас нэг юм том. Бүр өндөр ургацсан. Ог нь анх нэг том ирээгүй л дээ. За ингээд ногоогоо гаргаад, гурилаа гаргаад, мах маань болцсон. Одоо ингээ махаа гаргаад сайхан идэж үзүүлээ да. Сайхан адууны махч сайхан шүү. За одоо ингээ идцгээх үдэ. Идий да. За чансны дарах байдал нэг иймэрхүү байна. Гал. За гэр амар чимээтэй байгаа учраас би ингээ нөгөө идж байгаа дуугаа оруулахгүйгээр явууч. Яа. Өөх махнаал гэсэн бас ламттай харагдаж шүү. Кимчи байна. Луун байна, манжин байна, төмс байна, гурил байна. За идлээ. Бас л урамтай идэв шүтээ. Нэг сарын нэгнээс ийм хоол идэхгүй ээ. За гурил гулгууллаа. За ахаад гурил гулгууллаа. Сонгон байхгүй байна. Одоо эсвэж байгаа сонгон дэвшин сонгонтой олж идэхгүй л нэг арга байна да. За луунгаа хэрчээд амруугаа хийлээ. Мэр зөвлөх мах байсан. Баг малын мах гэдэг нь яг үнэн байсан. Аманд ороод зүгээр л хайлж илээ. За төмсөө амандаа хийлээ. Өмнөх юугаа зайлшгүй барахгүй юм шүү. Энэ мах гэдэг дуустал нэдээгүй л дээ ер нь бол барахгүй юм лээ. За кимчи. Яа одоо л төгс хамт үстэй. Ахаад өөхтэй мах. Яа захаад гурил болио одоо болно хангалттай амар идэв. Гоё яана л гэдэг шиг. Яа. За манжин байхад махаар яах вэ гэж байгаа шүү дээ. Тэгсээр нэ махтай болоод идэх те. За манжингаа идлээ. Одоо энэ чин нэг сонгон монгонд л явах гээд байгаа маань. За босоод явлаа.
Зяа ингээд сонгон хичээ авчираад тавьчих. Одоо сонгонтой үз тарж байна да. Яа. Манай ажлын нэг хүн намайг чад болох гэдэг юм гэжсэн. Миний Facebook private нууцлалсан байгаа. Бүх хүмүүст харагдахгүй зөвхөн найз хүмүүстэй л харагдана. Тийм учраас од мод болох хүсэл мөрөөдөл тэмүүлэл одоохондоо байхгүй. Тийм зүйл бол боддгоо шүү. Зүгээр хоббинийхоо дагуул бичлэг хийж хадгалж байгаа болохоос. Юу од мод. Яа, сонгонтой бол тасархаа байна. Яа. Одоо би энэ чи эзнээс хойш 1 цаг 20 минутын дараа ингэж эвлүүлж байгаа шүү дээ. Гал. За горил голголлаа. За ер нь ингээл дуусгая да. Одоо юугасаа ингэ цааш нь идээгүү. Одоо баг баяртай гэд хэлөө юу гэтлээ нэг юм хэлдэм аа. За манжаа идэж. Манжин зүсч. За ер нь одоо ингээл идээд дууссан да. Эннээс цааш ол идээгүй нэг бараг угаасаа барахчихгүй юм л. Тэр гоё вэ, лайк вэ. Ингээд дуусглаа гэж ах шиг. За ингээд бичлэгээ дуусгаад шилдэг мөрдөгч гээд нэвтрүүлэг гарч ирсэн. Энийг үзсэн бас сонирхолтой. За ингээд унтаж амарсан гэж.